За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бясалгалаар хэдүүлээ сүнснийхээ мөн чанар өгөгдлийг таньж мэдэх тунгаалтын бясалгал хийх болно. За бясалгалыг чиглүүлээд явхад дагаад хийх ба анхаарах хэдэн зүйлсийг та нартай хэлж өгье. Бид нэр ерөнхийдөө насанд хүрээд нийгмийн амьдралд оролцоод өөрийгөө хинбэ гэдгийг хүртэл мартчихсан, юунд дуртай, ямар өгөгдөлтэй сүнсвэ гэдгээ мартчихсан явж идэг. Нөгөө нэг л гэрийн ахуй амьдрал, мөнгө санхүү, үр хүүхэд, гэр бүл, нийгмийн харилцаа гэдээ маш олон үүрэг хариуцлага насанд хүрсэн цагаас хойш бидэнд ирдэг учраас өөрийн бүтээлч зан чанар, хүсэл мөрөөдөл, дотоод ертөнцөө баг багаар алдаж эхэлдэг байна. За тэгээд нас нэмэх тусам өөрийнхөө дотоод ертөнц, гоо сайхан, авьяас, бэлэгдэл бүх сайхан сүнсний бэлгүүдээсээ бид нэр холдож айжмайжтай бүр мартаж эхэлдэг. За тэгээд энэ зүйл олон хүнд тохиолддгоо. Таны сүнсний өгдөл юу вэ? Та ямар авьяас бэлэгтэй хүн бэ гэхээр хүмүүс тэрийг хэлж чаддгүй, мэддгүй. Бүр ингээ мэдрэхээ болтлоо. Энэ нийгмийн асуудалд орооцолтож явсан байна шүү дээ. За тэгээд мэдээж хүний амьдрал болсон хойно адармаатай, адал явдалтай байдаг учраас янз бүрийн шалгуур сорилт биднийг дарсан, өгөөсгсөн зүйлс амьдралд олон тохиолдсон байгаа мэдээж. Тиймээс энэ бүх нухчаан дундаас өнгөрсөн цаг үеүүдээс хүүхэд байх ахуйгаас буюу одоо цаг хүртэл өөрийнхөө мэдрэмжүүдийг эргэн санацгаан бясалгалынхаа үеэр тэгээд миний дотоод ертөнц, миний хүсэл мөрөөдөл, миний энэ цээжинд мэдэрчдэг маш гоё хүсэл, тэмүүлэл, ад жаргалтай мэдрэмж тэр гоё далавч хаана байна вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээ мэдээж тунгаалтын бясалгал учраас хэдүүлээ бодож эхлэх хэрэгтэй. Наандчил би ямар дуун туртай билээ? Ямар дуу сонсохоор би огшдог вүлээ? Киноны ямар үзэгдэл гарч ирэхээр би баярлж яг л өөрөө тэр киноны гол дүр болсон юм шиг жаргадаг вүлээ? Ямар урлагийн хөгжим, ямар урлагийн төрөл жанрт би илүү сэтгэл татагдаж сонирхолтой байдаг билээ гэхчлэн өөрийнхөө тэр мэдрэмж рүүгээ гүнзгий орохыг хичээгээрэй. Бид нэр энэ мэдрэмж гэдэг зүйлийг хаалгасаар нь байгаад нэг өсөндөө хоолойн хүрд зүрхэн үртэнтэй блокийг авснараа өөрийнхөө маш гоё сэтгэлийн тансаг мэдрэмжүүдээс асар холдсон байдаг. Тийм учраас хэдүүлээ бясалгал хийж явах явцдаа энэ дарагдсан байгаа тэр тансаг гоё мэдрэмжүүдээ бүгдийг ингэж ухаж бодож ирснээрээ ингэж гаргаж ирэх хэрэгтэй маа нэгсэнд. За ингээд тунгаалтын бясалгал бол өөрийнхөө дотгошоо гүнзгий ухахыг хэлдэг. Илүү тайван төвлөрч бодохыг хэлээд байгаа. Магадгүй гэхлээр бидний тарих ажиллах байхаа өөрөөсөө асуулт асуугаад эхэлнэ. За хизээ хамгийн сүүл би хамгийн сайхан мэдрэмжийг авлаа. Хизээ хамгийн сүүл би чин сэтгэлээсээ ингэж баярлалаа. Хамгийн сүүлд хизээ би бүрэн дүүрэн сэтгэлийн амар амгалан ад жаргалыг мэдэрлээ. Миний хүсэл тэмүүлэл юун дээр хамгийн сүүлд их гарч ирвэ? Хизээ би хүсэл мөрөөдлөө биелүүлэх гихчлэн бодож эхэлнэ. Тэгээд мэдрэмж рүүгээ ороод тэр дотроос ч нэг тийм гоё ассан, хүсэж тэмүүлсэн маш гоё үгээр илэрхийлэнгүү тэр гоё батар огшоосон тийм гоё мэдрэмжүүд тэр хүсэл мөрөөдлийн бид чидэг мэдрэмжүүд чинь гарч эхэлнэ. Яагаад гэвэл бид нар бодлороо дотгошоогоо ороод өөртөө ярилцаад тэр мэдрэмжийг ухаж гаргаж ирж байгаа учраас. За тэгээд энэхүү бясалгалаараа бид нар өөрийнхөө тэр сүнсний өгөгдөл буюу тэр хүсэл тэмүүлэл юу гэсэн, амьдралын зорилго юу гэсэн, надад тэр өгсөн тэр Тэнгэр бурхнаас өгсөн сүнсний гоё бэлэг юу гэсэн бэ гэдгийг нээн илрүүлэхэд бясалгалын маань гол зорилго оршиж байгаа. За магадгүй эхний удаа хийгээд яг өөрийнхөө тэр хүсэл тэмүүлэл сүнсний зорилгоо олохгүй гэж болно. Энэ бол зүгээр 2-3 дахаас эхлээд тавтан хийхээр бид нэр илүү их сэтгэлийнхаа мэдрэмж рүү ордог болно. Мэдрэмжээ илүү их ингэж гаргаж ирж сурах нь шүү дээ тий. Өөрийнхөө дотоод ертөнцөө буцаад нээх нь. Гэтэл бидний тэр дотоод ертөнц ич хэдийн ертөнц хүүхэд ахуй насанд бол их сайхан нээгтмэл байсан. За тэгээ мэдээж нөгөө өсвөр насндаа ороод насанд хүрэхдээ бид нэр тэр гоё ич хэдийн ертөнцөөс ингэж холдож эхэлдэг. Тэр гоё сэтгэлийн мэдрэмжээс ингэ холдоод нэг өсөндөө нэг улам хөшүүн
илүү их нөгөө мэдлэгийн тархиндаа хүлэгдсэн ч юм уу, өөртөө итгэлгүй ч юм уу, тийм нэг баригдмал ингээ болчдөг. За энэ магадгүй нөгөө нийгмийн л одоо нөхцөл байдал юм байгаа шүү дээ. Олон хүмүүсийн ингээд өөрийнхөө тэр гоё ад жаргалтай хүсэл тэмүүлэл авьяас бэлхээсээ холдоод амьдралын нөгөө хугацаанд донд ордог. Тийм л одоо жамаар амьдраад байгаа тийм. За тэгэхээр энэхүү бясалгалыг 3 4 удаа тавтан хийснээр бид нэр тэр гой сүнснийхээ өгтлийг бол таньж мэдж чаднаа. Энэ бол амархан. Тунгаалтын бясалгал бол харин хаа очиж тийм нэг сүртэй ичээд олон бясалгал, олон дадлагыг шаарддаггүй. Зүгээр л угаасаа бидний дотоод ухамсар, дотоод сүнс маань аяндаа л нөгөө өөрөөсөө асуугаад тэр мэдрэмж, тэр өгдлийнхээ талаар бодоод ухаад ирж хайгаад эхлэнгүүт цаанаасаа бодол санаа, төсөөлөл, мэдрэмжээр биднэрт ингээд аажимд хариулт өгдөг байхгүй юу? За жишээ нь 10 минут, 20 минут тунгаалтын бясалгалаа хийлээ гэхэд эхний 5-аас 10 минутанд бидний энэ мэдлэгийн тархи ажиллаж болно. Тархиараа бид нэр зүгээр үйл явцыг мэдрэмжээ гаргаж ирэх гэж оролдож болно. Ингээд өөрөө эрэл хайгуул хийгээд ухаад өөрөөсөө асуугаад эхлэхээр хэдэн минутын дараа бидний дотоод ухамсар маань аажуухан ажиллаж эхлээд чи ийм юм дуртай байсан шүү дээ. Чиний авьяас бэлэг чи энэ шүү дээ, тий? Чиний хүсэл мөрөөдөл чи энэ шүү дээ. Энэ бол чиний дотоод оршихуй шүү дээ. Энэ бол чиний тэр маш гоё нандин мэдрэмж шүү дээ гэж биднэрт ямар нэгэн байдлаар өгдөг, хариу өгдөг. Энэ нь төсөөлийн дүрслэлээр байж болно, маш гоё сэтгэлийн мэдрэмж байж болно, эсвэл бодол санаагаар биднэрт ирдэг юм аа. За тиймээс тэр бүгд зүйлээ ажиглаад сайхан тунгаалтын бясалгалаа хийхэд байна хэдүүлээ. За бясалгалтаа орё те. Бясалгалд орохдоо өнөөдрийн тунгаалтын бясалгалыг хэдүүлээ. Дагаж хийхэр буюу ингээд суугаад сайхан биеэ сайхан суллаад эхлээд сэтгэл санаагаа сайхан тайвшруулад тархи толгоогоо амраад тэгснийхаа дараа аажмаар тунгаалтын бясалгал руу орох шат дараалалаар явна. Тийм учраас хамгийн тухтай байрлалаар суугаараа буудан дээрээ сууж болно. Газар суудаг бол газар сууж болно. Юм нуруу нүглөөд идэг бол юм түшээд сууж болно. Гэх зэрэгээр өөртөө хамгийн тухтай дулаахан таата мэдрэмж төрүүлэх газраа орчноо бий болгож байгаа. Сайхан даага асааж байгаад 0 орж бие сайхан хөнгөлчөөд те утасныхаа дууг хаагаад за ингээд 30-аас 40 минутыг өөртөө ингээд зарцуулнаа. Юунд ч бие ярахгүй, юунд санаа зовхгүй. Энэ 30-аас 40 минутын хугацаанд хинч надад санаа садаа болохгүй гэсэн сайхан тухтай орчноо бүрдүүлээд бясалгалаа хийцгээе. За тухтай байрлал аваад суусан бол хэдүүлээ нүдэн анаад амьсгалынхаа дасгалыг хийж эхлэе. Гүнзгий сайхан уртаар амьсгал авъя. Хевлээжээж дүүрэн амьсгал аваад буцаад амьсгалаа амаараа зөөлөн гаргаж ирээрээ. За ингээд амьсгал аваад гаргах тоолондоо би хорвоо ертөнцөөс цоошин эрчим минерийг дамжуулан амьсгалаараа дамжуулан авч өөрийнхөө сүнсэн бие махбодоо дүүргэж байна гэж төсөөлье. Амьсгал гарахдаа дотор байсан бүх сүрэг эрчим, цэгцгүй бодлууд амьсгалаар дамжин ууршин алуу болж байна гэж төсөөлөөр. Ингээд амьсгал аваад гарах тоолонд та сайхан тайвшрах болно. Бие махбод ч амрах болно. Илүү төвлөрөхөд бэлэн болж ирнэ. За хэвийн амьсгалж болно гэх хүртэл гүнзгий сайхан амьсгалаа үргэлжлүүлэн өөрт таатаагаар аван гаргаарай.
Та сайхан тайвширсан бол одоо хэвэн амьсгалж эхлээрэй. Одоо бүгдээрээ хөлийн үзээрээс толгой орой хүртэл бие махбодоо нэг нэгээр нь мэдрээ. Бүгдийн сайхан амрааж суллаж өгье. Бидний бие махбод булчин шүрмэс бүгдээр өдрийн турш зангирсан, чангарсан байдаг учраас одоо итгүүлээ сайхан суллаад тайвшруулж өгье. За хөлийн хуруу, хөлийн уулаа, хөлийн өсгийн орчмоо мэдрээд маш сайхан амрааж тайвшруулж байна гэж төсөөлөөд суллаж өгөөрэй. Хөлийн шагаагаа мэдрээд мөн суллаад амрааж өгье. Жилбинийхаа булчинг мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа сайхан суллаад амрааж өгье. Хөлийн хуруу, уулаа өсгий, хөлийн шагаа, жилбиний булчин бүгдээр бүрэн дүүрэн суларч тавирч байгааг мэдрээ. Хоёр өвдгөө мэдрээ суллая. Дээшлээд гуйныхаа ойр орчмыг мэдрээ суллаарай. Гуй орчмын бүх судас, шүрмөс, булчингууд маш сайхан тавирч амарч байгааг мэдрээ. Мөн дээшлээд аарцаг, давсаг орчмоо мэдрээд сайхан суллаж амрааж өгье. Одоо гэдэс хэвлийн орчмоо мэдрээд амьсгал аваад гарахдаа суллаад өгье. Гэдэс хэвлийн булчин сайхан амарч суларч өгнө. Дээшлээд чэйжин бие мэдрээ суллая. Сэтгэл санаа тайвширч, зүрх тайвширч, зүрхний цохилт удааширч байгааг мэдрээ. Амьсгал маш хөнгөн орж гарч байгааг мэдрээ. Нуруу, ууц орчмоо мэдрээд мөн амьсгал аваад гарахдаа маш сайхан суллаад амрааж өгье. Нурууны дунд хэсэг, нурууны дээд хэсэг буюу дал орчмоор мэдрээд мөн бүх нулиммуудаар сайхан суларч амарч байгааг мэдрээ. Гарын хуруу, гарын алгаа мэдрээд сайхан суллаад амрааж өгье. Гарын хуруу болгон суларч амарлаа. Гарын алга, гарын бугуу орчмоор мөн суларч сайхан тавирч байна. Дээшлээд гарын шуу, гарын тоогоо мэдрээд мөн сайхан суллаад өгье. Одоо мөр болон мөрнийхөө тууш булчинг мэдрээ суллаарай. Хүзүү, мөр орчмоор сайхан суларч амарч байна.
Бие махбод маань бүхэлдээ сайхан амарч тавирлаа. Одоо дээшлээд толгойнхоо ойр орчмыг мэдрээ. Толгойн арын хэсэг, толгойн оройн хэсгээ мэдрээд амьсгал аваад гаргах тоолондоо сайхан суллаад амрааж өгье. Тархи толгой маань айжимдаа хөнгөрч амрах болно. Дагаад тархин дахь элдвийн бодлууд суларч бодол зэгцэрч эхэлнэ. Чихний ойр орчим чамархай, нүдний ухархай, хацар, ирүүгээд нүүрнийхээ булчингуудыг мэдрээд амьсгал аваад гарахдаа сайхан суллаад өгөөрэй. Хамгийн сүүлд 2 хөмсгөө мэдрээд дахин суллаж өгье. За, бие махбод маань бүгдээр сайхан суларсан байна. Одоо хэдүүлээ дотоод сүнсэндээ хандаж хэлээрэй. Өнөөдрийн бясалгал зориулсан хамгаалтын бүрхүүл үүсгэж өгнө үү гэж хэлээрэй. Энэхүү хамгаалтын бүрхүүл ямар нэгэн байдлаар төсөөлөлд бууж ирнэ, бодол санаагаар илэрхийлэгдэж болно. Та орж ирэх төсөөллөө анзаараад, мэдрэмжээ анзаараад хамгаалтын бүрхүүл хэрхэн үүсэж байгааг ажиглаад 3-4 минут суугаарай.
Хамгаалтын бүрхүүл аль хэдийн үүссэн байна. Одоо бүгдээрээ зүрхэн өртөн дээрээ төвлөрөөд тунгаалтын бяцлаглаа эхлүүлье. Дотоод сүнсэндээ хандаж хэлээрэй. Миний төрөлхийн сүнсний өвөгдөл, онцлог, шин чанар, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл юу байсан юм бэ? Энэ бүгдийг надад эргэн тодорхой сануулж, харуулж, мэдрүүлж өгнө үү гэж хүсээрэй. Дараагаар нь өөрийнхөө хүүхэд наснаас эхлүүлээд одоо хүртэл танд ямар хүсэл мөрөөдөл байсан? Таны дотоод ертөнц ямар байсан? Та юунд огшиж, догдолж тэмүүлдэг байв? Таны төрөлхийн мөн чанар, зан чанар юу байв? Таны тэр дотоод ертөнцийн эд шид гайхамшигт мэдрэмж. Энэ бүх сайхан зүйлс бүгдийг нэргэн санахыг хичээж бодож эхлэе. Бодол мэдрэмж рүүгээ улам гүнзгий орох тусам таны дотоод ухамсаар баг багаар ажиллаж эхлэх болно. Ингээд орж ирэх мэдрэмж, бодол, мартагдсан дурсамж, төсөөлөл бүгдийг сайхан ажиглаад давхар өөртөө ярилцаад зайхан бодож тунгаагаад хэдүүлээ 10-аас 15 минут сууцгаая.
одоо бүгдээрээ өөрийн дотоод сүнс болон өөртөө талархаж байгаагаа илэрхийлээд бясалгалаа дуусгах шатанд нь оруулъя. Дараагаар нь айжмаар бие хөдөлгөөд нүдээ айжмаар нээж болно. Хэрвээ та өөрийнхөө сүнсний мөн чанар, өөрийн хүсэл тэмүүлэл, дотоод ертөнцийн тэр гайхамшигт ич эдийн мэдрэмжээ нээсэн бол өнөөдрөөс эхлээд өөрийнхөө тэр гайхамшигтай ич эдийн хүсэл тэмүүллээр дүүрэн тийм гоё ертөнцтэй амьдарч эхлээрэй гэж хэлмээр байна. Хүүхэд байхдаа бид яг л тийм гоё ертөнцтэй амьдарч жаргалтай байж ирсэн. Харин одоо буцаад тэр гоё мэдрэмж, тэр гоё хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, амьдралаас авах таашаал тэр ертөнцөө та буцаад бүтээж эхлээрэй. Энэ бол бидний амьдрах гэж ирсний бас нэгэн том утга учир. Өөрийнхөө сүнсний хүслээр хорвоогдуулах бас нэгэн гоё том хүсэл мөрөөдөл, зорилго байгаа шүү. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.